Нэг үеийг бодвол хүнсний аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголт дээшилж хэрэглэж байгаа хоол хүнсэндээ тэр хэрэг анхаардаг болжээ. Та бидний өдөр тутамдаа ашигладаг, гэхдээ эрүүл ахуйн талаас нь төдийлөн анзаарч үздэггүй нэгэн асуудлыг Eagle телевиз энэ удаад хөндөж байна. Энэ бол зарим төрлийн модон эдлэл тавилга нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх тухай асуудал юм а. За модон бүтээгдэхүүний хэрэглээ ногоон хөгжлийн үзэл баримтлалтай зөрчилддөг тийм ч учраас хязгаарлалт бол энэ баялаг зүй зохистой ашиглах шаардлага тулгарсан гэж хэлж болно. За энэ ч үүднээс аль болох хаяг багтаагаар ашиглах технологиуд гарч амьдралд нэвтэрсэн. Тухайлх юм бол өдгөө гэр ахуйн тавилгын гол бүрдэл хэсгүүдийг шахмал хавтангуудаар хийдэг болсон явдал юм а. За шахмал хавтангууд нь нектаршил сайтай хөнгөн баг өртөгтэйгээд олон давуу тал авчирсан ч химийн бодис орсон гэдэг утгаараа бол сул талтай. За шахмал хавтан гаргаж авахын тулд формалдегид гэдэг цавуулаг бодис бол ашигладаг юм байна. Энэ бодис нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс давах юм бол хүний бид харшил өгөх, толгой өргөх, цаашлаад бол амьсгалын замаар дамжин хавдар үүсгэх юм өндөр эрсдэлтэй бодис гэж үздэг юм байна. За тийм ч учраас баруун Европын орнууд формалдегид болон түүний төрлийн бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан хавтанг бол тавилгын үйлдвэрлэлд ашиглахыг бүрэн хориглоод удаж байгаа юм байна. За харин манай улсын гадаад худалдааны номер 1 түнш гэгддэг хятад улсын хувьд ч гэсэн мөн хориг тавьж зориулалтын бус хавтангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрүүдийг нь хааж эздийг нь бол эрүүгийн хариуцлага татах зэрэгээр бол хүчтэй тэмцэл өрнүүлээд мөн багц хугацааг өнгөрүүлж байгаа юм байна. За тэгвэл манай улс яг энэ эрсдлээс иргэдээ хэрхэн хамгаалж байна гэсэн асуултанд хариулт хаяа. За юуны төрөнд модон эдлэл тавилгын салбарын өнөөгийн байдлын талаар тоо мэдээллийг үзэгчтэй авахд хүргэе. За тэгэхээр манай улсын модон эдлэл тавилгын хэрэглээний 55% бид импортоор хангаж байна. За үлдэж байгаа 45% бол дотоодынхаа үйлдвэрлэлээр хангаж байгаа юм байна. За тэгвэл сүүлийн 3 жилд модон тавилгын үйлдвэрлэлийн хэмжээг та бүхэнд танилцуулъя. 2014 онд 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх модон тавилгыг бол бид үйлдвэрлэсэн юм байна. 15 онд энэ хэмжээ өссөн 154 тэрбум болсон бол 2016 онд энэ хэмжээ мөн үлэмж хэмжээгээр өсөж 220 тэрбум төгрөгт хүрсэн байна. За тэгвэл сүүлийн 3 жилд бид хэр хэмжээний тавилга модон эдлэлийг бусад улсаас импортлсон бэ гэдэг тоо мэдээллийг харуулъя. 2015 онд 101 сая доллараар хэмжигдэх тавилгын импортыг бид хийсэн байна. 16 онд 90.9 сая доллар болж баг зэрэг буурсан. За харин 2017 онд буцаад 113 сая доллар болж өссөн байгаа юм а. За модон эдлэл тавилгын импорт болон дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг ажиглах юм бол энэ төрлийн хэрэглээ өсөлттэй байгааг бол харж болно. Тэгвэл өсөлттэй байгаа энэ хэрэглээнд бид дотооддоо ямар стандарт тогтоож дагаж мөрдөж байна вэ? Стандартын мэргэжлийн байгууллага 5 жил тутамд Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх стандартад үзлэг хийдэг. За манай улсад нийтдээ 6200 орчим стандарт хүчин төгөлдөр байна. За үүнээс 165 нь модон эдлэл тавилга тавигдсан стандарт байгаа юм. Эдгээр 165 стандартад за хамгийн сүүлд өнгөрсөн 8 дугаар сарын 25-наас 9 дугаар сарын 15-ны хооронд бол үзлэг хийсэн байна. Хачиргалтай модон эдлэл тавилгыг эрүүл ахуйн талаас нь авч үзсэн заалт дээрх 165 стандартад бараг тусаагүй юм байна. Өөрөөр хэлбэл энэ талаас нь харсан стандарт байхгүй гэсэн үг аа. Нийт 165 стандартын төрлөөр нь авч үзвэл бүтээгдэхүүний 55 стандарт, шинжилгээний аргын 79 стандарт, нэр томьёоны 16 стандарт, за бусад 15 стандарт байна. Эрүүл ахуйд шаардлага хангаж байгаа хэсэгт тавьж байгаа зүйл бол энэ тухай стандартууд бол тун хавар. Яагаад тэгэхээр энэ стандартууд нь ихэнхдээ физик үзүүлэлт юм уу хүний өндөр нам хэмжээсэд тохируулан хийсэн. Тэгээд тухайн үед бол судалгааны байгууллагуудаас Оросын холбооны ГОСТ-ийн стандартуудыг бол шууд диван гэвэл диваны ханы стандартыг манайх үндэсний болгоод оруулж ирж ирсэн байгаа. Тэгээд цаашдаа энэ үзлэгийн үр дүнгээс харж хаад цаашдаа бүх энэ тавилгатай холбоотой стандартууд эрүүл ахуйн шаардлагыг тусгасан, үзүүлэлт шаардлагыг хийх ёстой байна гэсэн дүн мэдээ бол харагдж байна л гэж үзэж байна. Тий. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн талаас нь авч үзсэн стандарт одоо энэ модон бүтээгдэхүүн тавилга дээр бол одоогоор бол байхгүй гэсэн үг. Тий, ер нь бол яг ингээд сая үзүүлэлт бүх шаардлагуудыг ингээд үзэхэд бол бараг байхгүй байсан. За яг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудын маань одоо лабораторийн техник тоног төхөөрөмжийн тийм ээ одоо төвшин шаардлагад бол олон улсын төвшөнд хүрэх болоогүй болоод эднийг бид үзэж чадахгүй байна гэсэн санал дүгнэлтийг өгч байсан.
Тэгэхээр дотооддоо бид энэ талын стандартыг зааж өгөөгүй учраас тавилга импортлогч болон үйлдвэрлэгчийг эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаа хэсэгт хяналт тавихад учир дутагдaltaй болно гэсэн үг юм. Өнөөдөр энэ харилцааг эрүүл ахуйн тухай хуулийн хэд ерөнхийлсэн залтаар л зохицуулж байна. Хэрвээ тухайн бүтээгдэхүүн сургуулийн ширээ парт чинь эсвэл тухайн иргэний орон сууцны хэрэглээнд хэрэгэлдэг, ахуйн хэрэглээнд хэрэгэлдэг магадгүй тавилгууд тийм ээ компьютерийн ширээч гэдэг юм уу. Тэр маань олон нэгдээс бүрдсэн байдаг. Бүгдийн шахмал модоор хийгээд дээр нь будгаар бодож ямар нэгэн химийн бодисын холцоор шахацсан технологиор үйлдвэрлэгдсэн байдаг. Энэ дээр бол эрүүл ахуйн хуулиар явдаг. Өөрөөр хэлбэл энэ тухайн бүтээгдэхүүний найрлаганд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөл болцсохгүй нэгдлийг агуулахгүй байх хэрэгтэй. Энэ дотор янз бүрийн элементүүд байдаг. Хүнд металлууд байж болно, будагч бодисууд байж болно. За магадгүй тэр формалдегид зарим хориотой бодисууд байж болно. Цаатлантаас ирж байгаа сертификатыг үзэх хэрэгтэй. Баталгаачлалтын сертификат. За Хятадаас ч юм уу Европын улмаас ирж байгаа тавилга барилгын материал дээр бол цаад улсынх нь хорой цэрийн байгууллага, мэргэжлийн байгууллага болсон гарал үүслийн гэрчлэгээ, чанарын баталгааны гэрчлэгэнд байдаг. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бодис агуулаагүй байх ёстой гэсэн хуулийн энэ шаардлага амьдрал дээр хэрэгждэг эсхийг шалгаад тогтоодог, хариуцлага хүлээлгдэг эсэх нь өнөөдөр манайд тун бүрхэг байгаа юм. Учир нь хувийн хвшлэхэнд үзүүлэх дарамт шахалт ихслээ гэсэн шалтгаанаар төрийн хяналт шалгалтыг энэ төрлийн бизнесээс холдуулсан гэж хэлж болно. За мэргэжлийн хяналтынхан бичиг баримтын бит үзлэг, лабораторийн гэсэн хэлбэрээр хяналт тавьдаг. Харин тавилгыг эрсэл багтаа гэсэн бараа бүтээгдэхүүний ангилалд оруулсан учраас тэр бүр лабораторийн шинжилгээнд бол оруулаад байдгүй юм байна. Ер нь та бидний хэрэглэж байгаа тавилга нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсхийг тухайлан судалж үзсэн тохиолдол нэг ховроо гэж мэргэжлийн судлаач хэлж байна. Тийм манай хүрээлэнгийн хэмжээнд яг зориуд ийм төсөл судалгааны ажил чиглүүлж хийсэн зүйл бага байна. Бидний ажлын арга туршлага гэдэг юм олон жилийн ажлын үед бол энэ гадаад үйлдвэрлэсэн олон төрлийн хавтанг хэлээр импортын замаар оруулж ирж мебель модон эдэл хийж байгаа үйлдвэрүүд олон байна. Тэгэхдээ энэ хавтангуудад тавигдах шаардлага аль нь юу гэдэг юм хашаанд гэдэг юм аль нь мебель модон эдэл гэдэг юм уу аль нь ямар зориулалтаар хэрэглэгддэг гэдэг нь хөгжилтэй орнуудын ялангуяа евро стандартын шаардлагаар бүгд тогтчихсон зүйл. Энэ нь юугаар хэмжигддэг юм бэ гэхдээ тэр хавтанг үйлдвэрлэхэд хэрэгэлсэн савууны хортава хургуу байдлаар хэмжигдэнэ. Манай улсын хөнгөн үйлдвэрийн салбарт тавилгын үйлдвэрлэлийн хөгжил дөнгөрт тооцогддог. За ажлын байрч олноороо бий болсон. Төр засгийн зүгээс үзүүлсэн бодлогын дэмжлэгч чамлахааргүй бий. Тухайлах юм бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын татварыг 2016 онд огцом нэмэгдүүлсэн байдаг. Засгийн газрын 2016 оны 185 дугаар тогтоолоор бол зарим бараа бүтээгдэхүүний импортын гайлын татварыг бол нэмэгдүүлэх юм шийдвэр гаргасан байдаг. За тэр дундаа модын хэлэл тавилгын импортын гайлын татварыг хэрхэн нэмэгдүүлсэн бэ гэдгийг үзэгч та нүснэгтээс харж байна. За тухайлах юм бол хавтанг 5% татвартай байсныг бол энэ тогтоолоор 10% болгож хэмжээг нэмэгдүүлсэн. Хаалга, залбан өрөөний тавилга, галтгооны тавилга, унтлагын өрөөний тавилга, бусад тавилгын импортын татвар бол гайлын татвар 5% байсныг нь бол бүгдийг нэмэгдүүлээд 20% болгосон байгаа. За татварын энэ бодлого үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон ч нөгөө талдаа бол хэрэглэгчийн худалдаа авах чадвар сөргөөр нөлөөлсөн байж болох талтай. За ингэснээр чанаргүй өртөг багтаа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн байж мэдхээр байгаа юм. Эрүүл мэндээр хохирч болзошгүй эрсдэл эндээс л үүснэ. За энэ эрсдлээс өрчин сэргийлэх боломж хэрэглэгч танд бүрэн бий. Модын эдлэл тавилгын хувьд үн загвар хийцийг чухалчлах биш, эрүүл ахуйн шаардлага хангасан эсхийг нь нэгдүгээр тавих учиртай. Гэхдээ шахмал хавтан бүр хортой гэж үзэх ёсгүй. Формалдегид хэмэх бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээгээр агуулсан шахмал хавтан за цаашлаад модын эдлэл тавилгад тусгай тэмдэглэгээ тавьдаг туршлага олон улсад бий болсон байна. Тухайлх юм бол баруун Европын орнууд E1, E2 гэсэн тэмдэглэгээ, за урд хөршийн хувьд бол E1 гэсэн тэмдэглэгийг ашиглаж иргэдэд хамгаалт юм байна. Карбамид формалдегидийн цавуунд бол аль аль нь фенол формалдегид ялгаагүй зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.3%. 100 г цав байлгахад тэрний 0.3% нь тэр чөлөөт формалдегид юм уу чөлөөт фенол байх нэ. Энэс дээш хэмжээ дагуулгдах юм бол тэрнийг жишээ нь ялангуяа гэр хүн мебель модын эдлэл тавилгад хэрэглэхийг хориглоно гэж байна.
За ингээд бүр сүүлийн үед бол энэ шаардлагыг өндөржүүлээд 0.3 биш 0.1-ээс дээшгүй болгож одоо энэ хортой бодисын хэмжээг хязгаарласан. Ийм хэмжээг, ийм нормыг хангаж байгаа одоо хавтанг манай энэ гэрээм болон офисын тавилга хийж байгаа үйлдвэрүүд шүүж, шилж, сунгаж, импортлж хэрэглэх ёстой. Энэ хавтан нь одоо хавтан байхдаа өөр дээрээ Е1 гэсэн одоо ийм тэмдэг дардстай. Түүнээс биш манай нөхцөлд бол зүгээр олдсны навчрал одоо зүсэд хэрэгэлдэг тохиолдолд бол тийм хортой бодисаар агуулгаддаг цавуугаар наасан байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр дотооддоо бид эрүүл ахуйн талаас нь тогтоосон стандартгүй хянах шалгалтын хүртээмж хангалтгүй тавилга болон шахмал хавтангийн импортын зөнхлөх хэсгийг бол эрсдэл өндөртэй их үүсвэрээс буюу урд хөршөөс хийж байгаа ийм үед эргэн та энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх нь өөрийгөө гэр бүлийн эрсдлээс хамгаалах гол арга зам болоод байна. Товчхондоо бол импортлогчоос дотоодын үйлдвэрлэгчээс тухайн тавилга нь эрүүл ахуйн шаардлага хангасан гэх тэр баталгааг нь шаардах хэрэгтэй юм аа.